За тэгэхээр зэрэг одоо нөгөө нэг энэ орой мэндэ та хэдэд энэ нөгөө юугаа тайлбарлаад тиа. Хөтөлбөрөө ер нь бол би нэг тайлбарлсан. Тэгтээ нөгөө юу яасан болохоор харуулахгүйгээр зүгээр нөгөө амаараа яриад исэн болохоор бас ойлгомжгүй байсан байх гэж бодоод тэгээд нэг энийг дахиад нэг тайлбарлаад гэж бодлоо. За тэгэхээр зэрэг одоо нөгөө энэ эхний өдөр гээд би энэ дээр ингээд тавьсан байгаа үстэй тий. Тэгэхээр нөгөө та хэдийн нөгөө асуулган дээр чинь эхний өдрийн одоо энэ 1:30-аас 1-ээс 3 цагийн хооронд малчин эмэгтэйчүүдийн илтгэлүүд гээд байж байгаа үстэй тий. Тэгэхээр энэ юун дээр бүсээ төлөөлөөд одоо нэг богинохоо хэмжээнд илтгэлүүд тавих юм байлээ. Тэгэхээр энэ бол нөгөө бүх нийт одоо орж ирж байгаа 100-аад хүний өмнө илтгэл тавих учраас энэ бол ерөнхийдөө нэлээд тийм том хул илтгэл байх гэдэг юм. Тэгэхээр энэ дээр бол одоо үг хэлье гэд ингээд хэрвээ саналаа хүн өгөх юм бол нэлээд тийм сайн бэлтгэлтэй орох хэрэгтэй. Тийм юу байж байгаа. За тэгээд энэ өглөө судалгаантай холбоотой юмнуудыг би ер нь тайлбарлчих. Бусдыг нь бол та нар ингээ үзсэн болохоор тэгэхээр энийг нэгдүгээрт асуусан байгаа шүү. За хоёрдугаарт болохоор хоёр дахь өдөр нь болохоор зэрэг энэ ингээд 4 сэдв байгаа шүү дээ. Ингээд сэдв 1 2 3 4 гээд энэ үдээс өмнө 9-өөс 10:30 хооронд явагдах. За энэн дээр болохоор зэрэг нөгөө аль юун дээр аль сэдв рүү хэн орох уу? Тэгээд та нар аль сэдвэн дээр юу ярмаар байна гэд бүр сэдвээр нь асуусан байлээ. Тэгэхээр би бодохдоо бол бид нар нөгөө орчуулагчаасаа хамаарат хоёрт хуваагдах юм байлээ. Тэгэхээр энэ 4 сэдвийн за одоо би энэ жишээлх юм бол энэ байгаль орчин, байгалийн нөөц, уур амьсгалын өөрчлөлт гэдэг энэ 4-р сэдвийг нь би өөрөө угаасаа ингэж одоо хүмүүсээс асуулт энэ төр асууж тэр ярилцлагыг нь чиглүүлэх юм байгаа юм л та одоо энэ дээр нэг тунгаа гэж тавьсан биз. Тэгэхээр зэрэг энэ дээр нэг хэсэг нь баг орж таарах болов гэж би бодож байна. За тэгэнгүүт нөгөө нэг хэсэг нь болохоор хуваагдаад одоо энэ үлдчихэж байгаа улс төрийн оролцоо юм уу эсвэл малчин эмэгтэйчүүдийн эрх юм уу эсвэл энэ нөгөө эрүүл мэнд боловсрол нийгмийн халамж гэдэг рүү ингээ хуваагдж орно. Тэгэхээр тэр орсон сэдвэн дээрээ би ингээд үг хэлье гээд ингээд тэрэн дээр бол саналаа өгж олно. Тэгээ хоёрхан хуваагдаж орж байгаа юм чинь тэрэн дээрээ бол манайхаас ямар ч үснийг нэг ч юм уу хоёр хүн бол заавал байх саналаа өгөх нь зүйтэй л гэж би ингэж бодож байна. За тэгэнгүүт хоёр дахь өдрийн үдээс хойш нь ингээд сэдв 5 6 7 8 гээд бас ингээд зэрэгцээд явчих واخхой. Тэгэхээр зэрэг нөө зэрэгцээ явчих болохоор бас хоёр хуваагдаад хоёр юм руу бид нэр орж болно. Энэ нь болохоор нөгөө миний хэлээдээс энэ сэдв 5 гэхэд уламжлалт мэдлэг ёс заншил гэж байна. За ингээд дэд үтц эдийн засаг бодлогын асуудал. Тэгэхээр энэ рүү ингээд та нар аль руу н ормоор байна гэдэг дээрээ бас ингээд би энэ рүү ормоор байна гэдэг юм бэлтжээд тэгээ маргааш шийдүүлээ. Одоо хоёрхан юм учраас бид нэр дөрвөн юм руу дөрвөн янзын өмнө саналаа өгсөн байвал болохгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг хоёр юм руу хуваагдаж оръё. Гэхдээ хэн орох вэ гэд тохироод тэгээ тэрнийхээ дагуу тэр судалгаанд хариулах гэдэг санаа нь тэр л дээ. За тэгэнгүүт ингээд дараагаар нь үдээс хойгоор болохоор зэрэг одоо энэ үдийн зоог гээд өдрийн хоол идсэний дараа үдээс хойгоор болохоор зэрэг нөгөө нэг панел хэлэлцүүлэг гээд нөгөө хүмүүсийн өмнө сууж ягаад ингээ ярилцдаг тийм хэлбэрээр юмнууд явна. За тэнгууд энэ бас ингээ зэрэгцээд явна. Эхний дөрөв дээр. Тэгээ одоо шийдвэл бас л нөгөө уламжлалт мэдлэг за тэгээд малчин эмэгтэйчүүдийн сүлжээ, залуучууд, уур амьсгалын өөрчлөлтийг явах юм байна. Тэнгүүт энэ дээр чинь хүн болгон бас өөр хүмүүс ингээд ард нь чиглүүлээд ингээд явна гэд юмаа тавьсан байна шүү дээ. Тэнгүүт би энэ дээр орж юм ярмаар байна гэсэн юмн дээрээ бол бас л хэдүүлээ хоёр хуваагдаад тэгээд тэр хоёр юм руугаа орох хэрэгтэй. Яагаад хоёр хуваагдгээд байгаа гэхээр нөгөө орчуулагчаасаа хамаарат хоёр хуваагдаад байгаа гэж би та нарт хэлсэн. Зүгээр өөрөө аптай юм уу эсвэл одоо англи хэл бас ойлгоно гэж үзвэл ингээд салаад өөр тусдаа өөр юм руу бас орж болно.
гэж ингэж байгаа. За тэнгууд 3:30-аас 5-ын хооронд дахиад үргэлжлүүлээд нөө юм оёе гэж эхний юм дээр. Тэгэхээр энэ юм оёх руу хийн орох уу те түрүү нөгөө юу чатан дээр бас нэг хүн юу яана гэд юм оёно гэд хин бичсэн байсан тийм ээ. Тэгэхээр тэр хүн ингээд тийшээ орж болно. Өшөө нэмээд бас хүмүүс орж болно. За тэгээ энэ нөгөө нүүдлэх эрх, за экологийн нөхөн сэргээлт, тэгээд энэ нөгөө жижиг бизнес энтер гээд ингэ байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ биологийн олон янз байдал гэдэг дээр бол хин ариун тяг бол угаасаа тавьсан байлээ. За тэгээд нөгөө тэгэхээр энэ рүү бид нэг хэсэг нь орох юм байлээ. Энэ экологийн нөхөн сэргээлт, биологийн олон янз байдал гэдэг дээр бол бид угаасаа орж таарах юм байлээ. Тэгэнгүүт энэ үйл хийцгээе гэдэг рүү бас салаад орж олно. Дахиад нэг сэдвэн дээр яг үйл хийцгээе гэдэг дээр бол амар ингээд орчуулга шаардаад байхгүй. Хүмүүс зүгээр нөгөө тэрийг хараад ингээл юм юу агаад явчих учраас гайгүй болов гэж би бодох юм. Гэхдээ юмыг яаж мэдхүү. Тэгэхээр энэ дээр бас ингэж хуваагдаж орно гэдгийг бодох хэрэгтэй. За тэгээд 3 дахь өдөр болохоор зэрэг нөгөө хилцүүлгүүд үргэлжлээд энэ нөгөө Мярагийн тунхаглалаа яриад те тунхаглалын ажлын хэсэг гэж байгаа тэрлөө тайдыг хариу орох уу гэж асуусан илүү энэ дандаа 2 дахь өдрийн юмнуудыг асуусан байсан санагдаад ах юм. Ингээд ажлын хэсгүүд энэ төр 3 дахь өдөрт нь ярилцаад за би нөгөө юуг бас хараадах юм. Асуулгыг харахаар зэрэг 2 дахь өдрийн юм дээр сэдвийн хэлэлцүүлгүүд гээд 7-8 дугаар сэдв асуугаад зэрэгцээ хуралдаанууд гээд 2 дахь өдрийн хуралдаанууд гэж асуугаад тэгээд ерөөсөө тэр 3 дахь өдрийн юм гэж ер нь асуугаагүй байгаад байна л да. Тийм. Тэгэхээр зэрэг тэг 3 дахь өдөр гэхгүй илүү нөгөө нэг судалгааны юмн дээр оролцох хүн байна уу гэсэн байна. Гар урлал, мал аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн болон тэрэн дээр юу хийж оролцох уу гэдэг дээр энийг бол өстой бид нар хэдүүлээ тохиролцох хэвээр хүн болго юу авч очихоо маргаашийн урал дээр ярина. За тэгээ соёлын тоглолт гэдэг дээр нь бас одоо юу яах вэ гэдэг тэр нь бол илүү энэ 4 дахь өдрийн энэ орой болох энэ юмн дээр одоо энэ бэлэг солилцох ингээ гар урлалын бүтээгдэхүүн соёлын арга хэмжээ гэдэг юм байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг оролцох юмнууд юу ах гэдэг. Тэгээд бас дараагаар нь оройн хоолны дараа бас үргэлжлүүлээд арай илүү нэг тийм одоо юу гэдэг чөлөөт байдлаар бас урлаг мурлагийн дуу бүжгийн юмнууд болно. Тэгэхээр энэ дээр яаж оролцох вэ гэсэн ийм юмнууд байгаа даа. Тэгэхээр зэрэг энийгээ л хэдүүлээ одоо нөгөө нэг маргааш зүүмээ бүгдээрээ зүүм татаж аваад тэгээд одоо ингээд тэргээр хүн болгон судалгаандаа би ийм юмн дээр оролцмоор байна гэдгийгээ цаасан дээр биччихээд маргаашийн 8 цагийн хуралд орж ирнэ хэдүүлээ. За энийг л би энэ таад хэлчих юм хийлээ.